1933 онд нацистууд төрийн эрхэнд гарсан талаар бид өмнө үзсэн. Тэгэхээр 1933 оны дунд үе гэхэд тэд Германы цорын ганц хууль ёсны улс төрийн нам болж үлдсэн. Мэдээж Гитлер Германы бүрэн эрх дарангуулагч болсон. Гэвч тэд төрийн эрхэнд гарсандаа сэтгэл нь хансангүй эрх мэдлээ улам бүр бэхжүүлэхийг хүсэж байсан. Тиймээс тэд 1934 он гэхэд хүчээ зузаатгаж өрсөлдөгчдөө зайлуулж эхэлсэн байна. Өрсөлдөгчдөө зайлуулна гэдэг нь тэдгээр хүмүүсийг шууд хорооно гэсэн утгатай байсныг тодтогон хэлхийг хүсэж байна. Мэдээж энэ бүх үйл явцад нацист намын төв аппарат бүхэлдээ оролцож байсан ч Гитлерээс гадна онцгой чухал үүрэгтэй 3 хүн байсныг энэ дурдах нь зүйтэй. За энэ бол нацист намын суртал ухуулгын дарга байсан Йосеф Геббельс. Харин энэ бол явандаа СС-ийн бүрэлдэхүүнд орж Генрих Гиммлерийн мэдэлд очсон нууц цагдаагийн газар болох Гестапогийн дарга Герман Геринг. Тэрээр Германыг дахин зэсгэлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Люфтваффе хэмээх Германы агаарын цэргийн хүчний дэлхийн 2 дугаар дайны үед удирдах байсан юм. Харин энэ хүн бол Генрих Гиммлер. Шустаф буюу СС гэдэг нэрээрээ танил болсон нацист намын хагас сэргэжүүлсэн бүлгийн дарга бөгөөд хиндэ нацист намын өрсөлдөгчдийг устгадаг байсан боловч яванда Холокост буюу еврей нарыг хомроглон устгах үйл ажиллагааг төлөвлөж гардан хэрэгжүүлсэн хүн байна. За ингээд 1934 он болоход Гитлерийн өөрийн өрсөлдөгч нараа зайлуулах сонирхол нь улам бүр илэрхий болж ирсэн. Түүний өрсөлдөгч нар нь зөвхөн бусад намынхан байсан төдийгүй нацист нам дотор ч гэсэн өрсөлдөгчд байсныг бид дурдах зүйтэй. Эдгээрээс хамгийн дурдвартай хүн нь Эрнест Ром байсан юм. За энэ зургийг харуул жинхэнэ нацист байгаа зү тэ. Тэгэхээр тэр нацист намын ЭС гэгддэг дайралтын батальоны дарга байсан. Хожим нь энэ хагас цэрэгжүүлсэн бүлэглээс ЭС-с тусгаарлан гарсан. Тухайн үед ЭС энэ Гитлерийн хүсч байснаас илүү бие даасан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй хитрхи хүч хэрэглэсэн үйл ажиллагаатай учраас Германы иргэдэд таалагдаагүй байсан. Мөн Гитлер тус бүлгийн удирдагч Эрнест Ромыг нацист намын эрх мэдлийн төлөө өөртөө нөрсөлдөх гол хүн гэж үзэж байсан. Ингээд 34 оны 6 сарын 30-ны шөнө буюу тодорхойлбол 6 сарын 30-наас 7 сарын 2-ны өдрүүдэд урд хутганы шөнө хэмээн нэрлэгдсэн үйл явдал болсон. Урд хутганы шунууд гэсэн ч болохоор байгаа л да. Энэ үеэр Эрнест Ромыг төрийн эргэлт хийхийг завсан гэж үзсэн. Түүнийг дагалдагчид болон түүний эсрэг дайралт хийсэн. Ингээд СС болон Гестапогийнхан дайралт хийж бүслэн баривчилсан байгаа юм. Ганц түүгээр зогсохгүй Гитлерийн дайснаа гэж үзэж байсан хүн бүрийг байрсан. Байрж, хорж, буудаж, хороож эхэлсэн. Ингээд Эрнест Ром баривчлагдсан бөгөөд шоронд өөрийгөө ээгүүтгэхээс татгалцсан учраас түүнийг ойрхоноос тулган буудаж хороосон байгаа. Григор Штрассер гэгч нацист нам доторх Гитлерийн бас нэг өрсөлдөгч энэ үеэр бас алагдсан. Курт фон Шлейхер нь Гитлерийн өмнөх Германы канцлер байсан бөгөөд мөн өрсөлдөгчтэй нэг гэгдэж байсан учраас түүнийг эхнэрийнх нь хамт буудан хороосон. Густав Риттер фон Карл гэгч нь Гитлерийн өрсөлдөгч гэж хэлэх боломжгүй байсан ч 1923 онд Гитлерийн удирдсан өнөөх бүтлгүй Мюнхений төрийн эргэлтийг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн байсан учраас түүний амь насанд халдсан байна. Эдгээр нь урт хутганы шөнөөр амь насаа алдагдсдын тоо дотор арай илүү нэр хүндтэй хүмүүс байсан. Урт хутганы шөнөөр Германы төр засгийн нийт 85 зүтгэлтэй амь насаа алдсан гэж үздэг. Энэ үйл явдал нь нацистуудын эрх мэдлийг бэхжүүлэх хууль бус үйл ажиллагааных нь эхлэл байсан.